За Монгол хүн байнд ангины хормогтой дуртай хүмүүсийн хувьд яг энэ лайктараа түлтээчих. За энийг уухаар цусндах сахарт одоо бас яаж хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдэг юм бүгдээрээ бодит туршилтаар харъя. За тэгээд ангины хормогт бол одоо инсулин төсөд одоо уураг агуулдаг учраас цусндах сахарын хэмжээг одоо доктортой байхад бас тусалдгаа гэж бас байдаг. Тэгвэл энэ яг бодитоор ямар үр дүнтэй юм бэ гэдгийг бүгдээрээ яг одоо харъя. За миний цусндах сахарын хэмжээ бол ангины хормог уух үед бол 5.5 мм байсан. За ингээд цаашлаад хамгийн дид хэмжээндээ бол нэг 5.8 болж байна. Тэгээ 0.3 мм-оор л одоо өсгсөн байна. За цаашлаад энэ харьцангуй бас эрүүл доктортойгоор ингэж бол барьж байна. Тэгэхээр энэ инсулин төсд бас уураг агуулдаг гэдэг энэ бас одоо оргүй биш юм байна. Тэгээд яг туршилтаар үзэхдээ цусндах сахарын хэмжээг бол савлуулаад байхгүй. Юу н эрүүл юмнууд бас тустай байна. За хаяа бас эрүүл юм хэрэглэмээр санагдчихвал бас ангины хормогоо зохистой хэмжээгээр нь бид нар бас хэрэглэж явах юм бол олон талын одоо эрүүл мэндийн аж тус байдгийн байна. За тэгэхээр энэ ангины хормог бол цусндах сахарын хэмжээг бол нэг савлуулаад байдаг юм байна. Харьцангуй бас эрүүлэр барих боломжтой болгодог юм байна. Тэгээ би нэг одоо их үд болон бага үдтэй заримдаа өглөө босохдоо бас ингээд хэрэглэжээд байгаа. Тэгээд энэ бол маш сайн уураг агуулж байна. Витамин С өндөр агуулж идэг. За тэгээд энэ гидсний бас ашигтай бактери тэнцвэрийг бас барихад их тусалж идэг. За мөн зүрх судас гээд цаашлаад одоо бас хаван одоо буулгах болон за мөн хор гадагшлуулах гэдэг олон бас талын эрүүл мэндийн аж тус байдаг. Тэгээ Монгол хүмүүс одоо ангины хормог бас зохистой хэмжээгээр хэрэглэж ивэл зүгээр юм байна. Дотор бол 3 төрөл байж байгаа. Энэ болохоор энгийн ангины хормог, за коллаген болон одоо анартай гэсэн ангины хормогийн төрөл байж байна. За тэгээд энэ лайм жимстэй гэсэн ангины хормогийн 3 төрлөөс ингэ байж байгаа. Тэгээд ангины хормог бол Монгол хүнд бол их гоё тохирох юм байна. Зохистой хэмжээгээр нь бас хаяа хэрэглэж байгаараа эрүүл мэндэд бас олон ач тус байдаг юм байна.